Улс оронд маань ер нь цөмийн аюул гэдэг айхтар юм одоо нүүрлээд байгаа. За энэ бол ерөөсөө улс оронд маань аимшигт аюул занал учирлаа гэж одоо бүгдээр ойлгож төгшөөрөө харанг дэлгэх ёстой. Монгол оронд бол одоо дэлхийн цөмийн хаягдал одоо булчлах юм төв байгуулах гэж байгаа. Тэгээ бүх дэлхийн цөмийн хаягдлыг ганц Монголд бол бөөгнүүлнэ гэсэн юм хуулиудаа яваад байгаа шүү. Тэгээ одоо Япон, Америкийн нэгдсэн улсын засгийн газруудтай 3 талын нууц хилцээр хийлээ гэж ингэж яригдж байсан. Гэтэл бол одоо сүүлийн үед тодорхой болсон бүр 45 улстай одоо ийм гэрээ тохиролцоо янз бүрийн төвшөнд одоо зарим улстай санамж бичиг гэдэргээл зарим улстай нь одоо аман гэрээ тохиролцоо хийгээд зарим улстай одоо хоёр улсын бизнесийн байгууллагын хүрээнд ч юм уу ингээд хийгээ явж байгаа байна. Тэгээ ерөөсөө Монголд цөмийн хаягдал болох ийм дараалалд одоо дээгүүр байр эзлэхийн тулд Европын холбоо гадагш нь одоо уг хаягдлыг гаргахыг хориглосон байсан Европын холбоо дотроо шийдвэрлэнэ гэж. Тэрийгээ цуцлсан. Энэ ягаад бол одоо Европын холбооны цөмийн хаягдал бол одоо Монголд болгодно гэсэн үг шүү дээ. Тэгээд 1 кг цөмийн хаягдлыг болгоход $500 одоо ийм төлбөртэй 1 кг цөмийн хаягдал гэдэг энэ асар их хортой хэдэн зуун мянган жилч одоо хорн арилдгүй мөнхийн үрдийн хорыг далдруулахад бол $500 төлдөг юм байна. Зөвхөн Япон, Солонгос гэдэг хоёр орноос бол хэдэн тэрбум доллар олж болох юм ажил юм байна. Хэрвээ тэгээд 45 орн ингэж болох юм бол хэдийн хэмжээний энэ орлого олохын бохир бизнес болох нь харагдж байна. Тэгээ одоо энэ асуудал энэ хуулиудыг одоо хэрэгжүүлэх юм бол Монгол орн маань ерөөсөө хүү төрөлгүйтгэл буюу одоо ард түмнэр нь устгах ийм асуудалд бол орноо. Тэгээд тэр дэлхийн одоо Чернобыль гэдэг одоо ганцхан цахилгаан станцад одоо нэг реактор нь дэлбэрсний төлөө бол бүхэл одоо мужийн дайтай газар нутаг одоо бүр мөсөн эзгүй бүс болсон байдаг. Олон сая хүн одоо хордсон. Тэр бол одоо үрд мөнх одоо тийм эзгүй бүс байна шүү дээ. Тэгвэл манай Монгол орнд дэлхийн хамгийн хор хүнээлийг бол одоо төвдрүүлэх юм бол Монгол орн бүхэлдээ ер нь хүмүүс нь хордож өвч дуусаад үрд мөнхийн тийм эзгүй дэлхийн тийм тамийн бүс болох ийм л одоо уршигтай юм байгаа. За тэр атомын цахилгаан станц байгуулна гэж ярьж байгаа шүү дээ. Атомын цахилгаан станц гэдэг бол ерөөсөө атомын бөмбөг цөмийн зэвсгийн хүүхэд байгаа. Тэр үеийн одоо тэр бүдүүлэг болох сэтгэлгээ цөмийн дайнаар бие биенээ сүрдүүлдэг тэр үеэс төрсэн одоо хүүхэд шүү дээ атомын цахилгаан станц гэдэг чинь. Атомын цахилгаан станц атомын бөмбөг хоёр бол дүндээ дүн. Тэгээд энэ атомын цахилгаан станц одоо манайхан яагаад барих гээд байна вэ гэвэл энэ манай орныг одоо хамаг ашигт малтмлын цөлмөж колончилж байгаа энэ неоколончлагчдыг одоо цахилгаанаар хангах гэж барьж байгаа юм шиг. Түүнээс ч манай ард түмэнд ямар ч хүртэл байхгүй. Монгол улс бол одоо тэр 90-ад онд хамаг үйлдвэр аж ахуйн газраа бүгдийг нь устгаад цахилгаан энергийн ерөөсөө хэрэгцээ гэдэг ахын багасаад нэг том цахилгаан станц хааж байсан улс шүү дээ. Одоо тэгээ ямар их тийм цахилгаан энергийн хэрэг болчиход байгаа юм бэ гэхээр тэр гадаадын неоколончлагчдыг л одоо цахилгаанаар хангах гэж Монгол орныг улам одоо колоничлд оруулах гэж цахилгаанаар хангах гэж байгаа. Тэгээд тэр атомын цахилгаан станцыг бариад Монгол улс бол хөгжинэ гэж яриад байгаа юм. Тэр Монгол улс хөгжих юм ерөөсөө байхгүй. Тэр атомын цахилгаан станцыг барих тэр цөмийн бүх хог хаягдлыг буулгах ажлыг бол гадаадынхан хийнэ. Гадаадын компани байна. Гадаадын компани бүр хамаг ашигыг авна. За одоо 160 мянган тонн цөмийн хаягдал булчлаа гэхэд тэрний одоо ашигын ихэнхийн гадаадын компани аваад баганхыг манай дарганаар халаасан даа энэ. Тэгээ ард түмэнд ямар ч ашиг болохгүй улам ядуурна, улам хордно. За үр удам нь одоо дандаа гажуудалтай гарна, 2-3 толгойтой гарна, 5-6 хөлтэй гарна одоо тийм л юм болж байгаа шүү дээ. Тэгээд тэр атомын цахилгаан станцын одоо ажилуулах тэр болгосон хүчин, ажиллах хүч нь манад байхгүй. Тэр цөмийн ажлуудыг хийдэг тийм хангалттай ажиллах хүч мэрэгчлэлт манай улсад байхгүй. Тэрийг хэн хийх вэ? Гадаадын компани. Тэгээд тэр гадаадын компани хамаг ашигыг аваад тэгээд одоо баг зэргийн ашигыг дарганаар халааслах нэг ийм л юм байгаа. Тэгээд хамгийн түрүүнд одоо хэн орж ирэх вэ? Хятадын компаниуд, за хятадын мэрэгжилтнүүд, тэгээд мөн түүнийг хамгаалахд одоо тусгай хятадын хүч орж ирэх юм шүү дээ. Яагаад гэвэл атомын объектуудыг одоо тусгай хамгаалтанд маш өндөр зэрэгэлтэй хамгаалтанд байлгадаг. Тэгээд хятадын хүчнийхэн ирж бол хамгаалах ийм ажил байгаа. Одоо улам л одоо хятадын нүлээнд одоо дан ганц одоо хятадын нүлээнд байгаа байдал улам даймжрах ийм асуудал байгаа шүү. Тэгээ энэ бол ерөөсөө тэр нэг монголчуудыг устгахчий гэсэн санаа гэдгийг улам ойлгодод байгаа юм. Яагаад гэвэл одоо энэ хамаг баялагийг бол неоколончлагчдад бэлгэлцээ. Харин за тэгээд орон нутагт бол амьдрах аргагүй болгосон. Тэгээ газар нутгийг бас бэлгэлцсэн. Малчин хүн бол өвөл нэг газар өвөлччөөд эргээд одоо хаваржаандаа ирэхэд бол
тэр газар нутгийн харийнханд одоо биелэлчсэн байдаг болсон шүү дээ. Тэгээд ийм болгочоод нийслэлд одоо бүгдээрээ нүүж ирээд бусад газраа гадаадынханд түрээсэлж амьдрья гэж одоо 10 гаруй жил одоо ингээд эрх баригчид сурталчилсаар байгаад арга хэмжээ зохион байгуулсаар байгаад хэд төвлөрөл бий болсон. Одоо энэ хэд төвлөрөлөөс болоод одоо юу болж байна? Одоо энэ хэвлэлийн хуралд ирнэ гэдэг чинь одоо баг биешгүй даалгавар болсон шүү дээ. Одоо энд ирнэх хэрчил одоо энэ тэнд бүгдөөдөө таглаатай. Одоо бид нар хаанч хүрээ гэсэн одоо ерөөсөө биешгүй даалгаварт ийм болсон. Энэ Улаанбаатар хотын амьдрал бол одоо ерөөсөө саажилтанд орно гэдэг тийм үү? Параличнд орсон юм шиг. Ийм байхад ямар юмных нь хөгжил дэвшил байх вэ? Гэтэл бол одоо нийслэлийн ойролцоо цөмийн хогийн сав байгуулна гэж хүртэл одоо яриа байсан шүү. Яагаад нийслэлийн ойролцоо байгуулах болчихгүй вэ? Дид үтсэндээ ойрхон. Тэгээд бас одоо тэр хөрш хүрнүүдийн хилээс холдуулж байгаа байхгүй юу? Хөрш хүрнүүдийн хилээс холдуулаад дид үтстэй газар тэр дэлхийн цөмийн одоо төвийг байгуулах юм бол, цөмийн аюулын төвийг байгуулах юм бол Улаанбаатар хот болж хөрж байгаа байхгүй юу? Тэгээ энэ манай энэ дэлхийн бусад улс орн бол манай шиг тэгж хамаг одоо ашигт малтмлын ордоо зэрэг ухдаггүй. Зүгээр өөрийнхөө ард түмний хэрэгцээнд одоо шаардлагатай тийм эсхийг л одоо олборлж эхэлдэг байгаа. Тэгэхэд бол бүгдийн зэрэг ухаад ойрын жилүүдэд байхгүй болгож одоо Монгол орныг нүх болгохын тулд ингэж удаарч байгаа учраас тэр газар хөдөлгөж одоо шинждэг арга гэж байна шүү дээ. Газар хөдөлгөж шинждэг одоо геологийн арга бол айгүй хортой. Газар хөдлөлийн тэнцвэрийг алдагдуулдаг, галт уулын тэнцвэрийг алдагдуулдаг. Тэгээ Улаанбаатарын ойр орчим бол сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн идэвхжил бий болсон шүү дээ. Монгол улс бол газар хөдлөлийн хувьд хамгийн тайван амгалан орны нэг байсан. Алтай бүс нутгаар одоо заримдаа хөдөлдөг ийм байсан чинь Улаанбаатарын ойр орчмоор газар хөдлөлийн одоо идэвхжил бий болсон. Манай Монгол улс тэр аяараа одоо газар хөдлөлийн идэвхжилтэй болсон. Баян ингэж газар хөдлөж одоо шинжиж, ухаж, малтаж тэсэлж байгаа учраас тэгээд манай улс бол галтуулын ямар ч аюулгүй болсон байсан. Ягаад гэвэл манай улсад галтуулын идэвхжил нь эрт дээр үед явагдаад одоо Сүхбаатар аймагт одоо сүнсэн 200 галтуул байдаг шүү дээ. Эрт дээр үед явагдаад галтуулнууд нь мөхөөд унтцсан байсныг сэрээгээд зарим галтуул одоо сэрэгцсэн байгаа шүү дээ. Галтуул гэдэг бол газар хөдлөлөөс одоо илүү аюултай. Ягаад гэвэл газар хөдлөл хаяа нэг болдог бол галтуул бол байнга дэлбэрчээдэг юм байгаа. Тэгээ хэрвээ энэ Монгол орн тэр цөмийн аюулын одоо объект энэ юмнуудыг байгуулах юм бол газар хөдлөх галтуул дэлбэрэхэд чинь нөгөө юм чинь гараад ирнэ. Нөгөө одоо далдалсан булсан одоо тэр Фукушимад одоо тийм болсон шүү дээ. Одоо галтуул тэр газар хөдлсөн, цунами болсон. Тэгсэн чинь нөгөө цөмийн хаягдлаа тэр Япон ч нь бол хийх газар байхгүй учраас өөрийнхөө тэр үйлдвэрлэлийн бүс нутагт нь одоо хаягдлаа болцсон байсан чинь тэр нь одоо зөх хэмжээгээр одоо ил гарсан. Ингээд аюул болоод тэр Фукушимагийн ойр орчин бол одоо эзгүй одоо өхлийн одоо бүс болсон. Тэгээ энэ Монгол орн одоо Хирошима гэдэг атомын одоо бөмбөг дийлбэлсэн одоо хүртэл хор уршиг нь арилахгүй байгаа юм газар байгаа шүү дээ. Тэгвэл Монгол улсыг бол тэрээр нь Хирошима болгох гэдэг. Тэгээд тэр Помпей гэдэг нэг тийм мөхсөн одоо хот байдаг. Галтуулын дэлбэрэлтэнд өртөөд мөхсөн хот. Монгол орны тэгвэл эн чинь тэр хоёр нь Помпей болох гэдэг шүү дээ. Дэлхийн тэр хогийн сав нь Улаанбаатарын ойр баригдахгүй байсан ч ялгаагүй одоо ийм аюул одоо бидэнд нүүрлж байна. Тэгээд энэ бусад улс гүрнүүд Монголд онцгой ашигтай саналуу тавьсан учраас Монгол бол зөвшөөрч байгаа гэж энэ гадаадын хэвлэлүүдээр бичсэн. Тэгэхээр би бодох нь тэр килограммыг $500 зарна гэдэг одоо болно гэдгээс илүү их тийм өндөр үнээр булуулах санал тавьсан байх. Тэгээ энэ мөнгөнд одоо шунмагаараа л одоо ийм асуудал болсон. Тэгээд энэ юу яаж байгаа? Энэ асуудал бол бас энэ манай Монгол улсын одоо тэр эрх баригч нартай аюултай хүмүүс хортомогоонуудаас хамаг асуудал болдог байхгүй юу? Тэд бол одоо ерөөсө бидэнд авилга өгч манай ашигт малтмлыг зүгээр аваач гэж он жил дамнуулан гуйжсаар эцэст нь неоколоничлогчдын анхаарлыг татаж чадсан. Тэд нар өөрсдөө байнга хэлдэг шүү дээ. Бид нар юм гуйдаг ажилтай байсан. Манай ашигт малтмлыг аваач, татваргүй ашиглаач гэж бид хэдэн жил гуйж яваад энийг бүтээсэн юм шүү гэж тэд нар ярьдаг. Тэрнийхээ хариу тэд нар бол яг авилга авдаг л да. Тэд нар одоо ажил хөдөлмөр хийгээд Монгол орноо хөгжүүлээд одоо тэр дээр байгаа тэр өндөр албан тушаалтнуудын цалин ч бас амьдрч болохоор л цалин шүү дээ. Иймэр амьдрахыг хүсдэггүй. Ерөөсө маргааш асар их мөнгөтэй болохыг хүсдэг. Ийм шуналтай одоо бидүүд учраас ямар ч одоо аюултай юмыг одоо ингэж авчирж ингэж ирсэн. Тэгээд энэ манайхны энэ шунхай дарга нарын төсөл бол харийнхантай нээлж байгаа. Хожим бол бас их аюулыг авчрах магадaltaй юм байгаа. Тэгээд энэ манай дарга нар бол ер нь дэлхийч одоо сүнөх аюултай юм хүмүүс байгаа шүү. Тэгээд одоо ерөөсө ард түмэнд зориулж одоо бас хэлэх ярих юм байна. Одоо ер нь хөдөлцгөө, босцгой, сэрцгээ, ухаарцгаа, сэхэцгээ
эрслий тэмцээ ялаа. Тэгээ бид юу хий гэхээр засгийн газрыг бол огцруулж, засгийн газрыг огцруулна. Энэ харийн одоо неоколоничлалыг бол хөөн зайлуулах хэрэгтэй байна. Тэгээд энэ цөмийн хог хаях нууц хууль бус гэрээг цуцлаад гэрээтэй холбоотой гэмтнүүдийг гисгэх хэрэгтэй байна. Тэгээ Алт Эрдэнэсийн маань одоо цөлмөж авчаад оронд нь дэлхийн хогийн сав байгуулна гэдэг дотоод гадаадын дайснуудыг ерөөсөө өөрсдийн түүхийн хогдоор хаях хэрэгтэй. Ийм асуудал гараад байгаа. Тэгээ одоо бидний энэ та бүхэнд сонирдуулах байгаа одоо албан ёсны сонирдуулгыг манай энэ Facebook-ийн цөмийн одоо эсрэг No Nuclear гэдэг группийн төлөөлөгч маань одоо энэ албан ёсны сонирдуулгыг та бүхэнд төлөвлөнө. Нэг цаг тэгэл дээ. Санагдуулга гаргасан юм аа. Санагдуулахын өмнө энийг бас хэлж байгаа. Бид нар сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намууд ард иргэдэд хандаж энэ удаагийн улсын их хурлын сонгуульд цөмийн хувилдааны томоохон зүтгэлтнүүд нэр дэвшиж цөмийн маф засгийн эрхийг гартаа авахыг санаарч байна. Улс орноо цөмийн аргаар хөнөөхийг завдагч тэднийг цөмийн алуурчид гэсэн чатуудахгүй. Тиймээс Монголын ард түмэндээ хандан Ис Батболд, Зандан Шатар, Ис Оюун, О Чулуунбат, Д Зөрөгт, Ё Отгонбаяр, Б Долгор, Д Дэмбэрэл, П Алтан гэрэл нарын цөмийн хувилдаанд идэвхтэй өөрөг үсгэж ирсэн улс төрчдийг сонгохгүй байхыг уриалж байна. Сонгуулийн ерөнхий оронд хандаж улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 27-гийн 5-2 буюу эх орон ард түмний тусын тулд оюун ухаан хөдөлмөрөөр зориулж Монгол улсын тусгаар тогтмол бүрийн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс ирмэлзэл шударга яс хууль дээдлэх улсын хурлын гишүүний ёс зүйн хэмжээг сахин биелүүлэх чадвартай хүнийг нэр дэвшүүлэх заалт болон бусад заалтуудыг ностойгоор зөвшөөрсөн. Энэ хүмүүсийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасахыг хүсэж байна. Монголын улс төрийн намуудад хандаж улсын хурлын сонгуульд нэр дэвших ёс зүйн чадамжгүй эдгээр хүмүүсийнхаа нэр дэвшигчийн эрхийг цуцалж сонгуульд өршөлдүүлэхгүй байхыг шаардж байна. Цөмийн аюулыг эсэргүүцэх хөдөлгөөний бид цөмийн хувилдаанчдад засгийн эрхийг авах боломж олохгүй төлөө бүхий л арга хэлбэрээр тэмцэх болно гэдгийг илэрхийлж байна. Алт Эрдэнэсийг мөн цөлмөж авчгаад оронд нь дэлхийн хогийн сав цөмийн том байгуулна гэдэг дотоод гадаадын дайсагнагч этгээдүүдийг өөрсдийг нь түүхийн хогон дээр таягдан хайцгаая. Тэгээд манай бүлэг бол одоо яг Facebook-т монголчууд нэгж орсноос хойш бол нэлээд анхны ууган бүлэг байгаа. Тэгээд одоо энэ цөмтөө нөхөрлж байгаа цөмийг магтанд уулж байгаа энэ хүмүүстэй жирийн одоо Facebook хэрэглэгч бид нар манай No Nuclear Mongolia бүлэг одоо бүхэл чадлаараа тэмцэх болно гэдгийг бас итгэж байна. За тэгээд нэр дурдсан энэ нэр дэвшиж байгаа тийм ээ их хурл нэр дэвшиж байгаад цөмийн одоо мафи боёо бид нар цөмийн чөтгөр гэд нэрлэлцэн явж байгаа л да. Энэ хүмүүсийг нэр дэвшгүй дахин энэ нэрийг уншия гэж болж байна. Ерөнхий сайд Сүү Батболд маш идэвхжүүлэн явж байгаа. Өмнөх ерөнхий сайдаас Испаяраас улбаалан авсан. Цөмийн энергийн газрыг жижиг агентлаг байхад нь өнөөдөр 93 бараг 100 түүний бүрэлдэхүүнтэй асар том газар болгон хувиргасан байгаа. Тэгээд цөмийн энергийн газар хийх үүрэг нь болохоор одоо ард иргэдэд тийм ээ цөмийн аюул, уран ухахын аюул тийм үү энэ атомын станцын эсрэг сурчлагаа таниулга хийгээд тийм ээ хүмүүсээ гэгэрүүлэхийн оронд ураны лицензээр 8 дахь газар олсон байгаа. За дараа нь Сүү Батболд өнөөдөр цөмийн энергийн газрыг толгойлоод явж байна. Тэгээд атомын станц барих нэрээр маш их хөрөнгө ийшээ явж байна. Тэгээд ерөнхийдөө лицензийн 8-ны газар болж хувирсан байгаа. Үндсэн үүргээ бол биелүүлэхгүй байгаа. Тэгээд цөмийн эсрэг цөмийн эсрэг нэгдсэн одоо иргэд бол тийм ээ цөмийн энергийн газрыг татан болгож үндсэн ажилд нь оруулъя гэсэн шаардлагыг удаа тавьж ирсэн. Ерөөс хариу ирдэггүй. За Зандан Шатар гадаад яамны сайд та бүхэн өөрсдөө мэдж байгаа тийм ээ Фукушимагийн дараа энэ өмнөх нь бол Монгол цөмийн аялал болно гэсэн гэрээ хэлцээр дээр өөрөө байж исэн. Тэгээд дараа нь
дараа нь Фукушимагийн дэлбэрснээр бол дэлхийд даян цочрол аваад одоо цөмийн эрчим хүчнээс татгалзъя гэж байхад Зандан шатар мунд энийг үгүйсгэж байсан тийм ээ. Өөрөө мөн энэ хилцээрт мөн оролцоод явж байсан. За оюун гишүүн байгаа. Харамсалтай нэмэгтэй гишүүн байна тийм ээ. Гэтэл уул уурхаан гэдэг мэрэгчлэрээ энэ уул уурхаан бүхэл асуудалд орооцолтод явж байдаг. Ариавагаас энэ зориг сан нь бол мөн хандив авдаг гэсэн мэдээлэл байгаа. Тэгээд Rio Tinto группт ажиллаж исэн. Rio Tinto онцлог өөрөө өнөөдөр ураны бизнес руу маш хүчтэй орооцолдож байгаа. За Чулуунбат гишүүн бол хамгийн алдартай байгаа тийм ээ. Удаа дараа Монголд цөмийн хаягдал болъё. Энэ бол ашигтай бизнес. Ерөөсөө Улаанбаатараас хэдэн километрийн цаана хэдэн километрийн гүнд болоход бол ямар ч аюул байхгүй гэд байн сурталчилдаг. Улсын хурлаар цөмийн энергийн хуулийг батлахад гишүүдийг өгдөөгүй олон юм ярихгүй бушуухан батлуулах талаар нэлээд шуурхай ажиллаж байсан хүм гэж мэдээлэл бол байгаа. За Эрдэнэс соёлыг эрчим хүчний сайд зоригт энэ хүнийг дахин дурдъя. Өнөөдөр сонгуульд нэр дэвшээ явж байна. Чингэлтэй дөрөвт удаа дараа мөнгө хаяад аль өвлөөс хойш сонгуулийнхаа сурталчилгааг эхэлсэн гэж яригдчих байгаа. Гэтэл энэ хүн өнөөдөр өчигдрийн сан дээр гарсан байлээ шүү дээ тийм ээ. Өөрийгөө ерөөсөө өчнөнд лиценз цуцалсан мундаг баатар гэж байгаа. Тэгээд хүмүүс бол иргэд бол саналаа бичсэн байлээ шүү дээ. Тийм мундаг баатарын бол ураны лицензүүдэд цуцлаач гэд тийм ээ. Ураны лиценз гэдэг бол дэлхийд дээр хамгийн аюултай лиценз байгаа. Яагаад тэр хөгжсөн улсууд өөртөө цөмийн атомын станцтай мөртлөөс яагаад өөрийнхөө тэр гоё Москва нийслэлийн дэргэд уран авахгүй байна тийм үү? Нью-Йоркийн дэргэд авахгүй байна. Токиогийн дэргэд яагаад уран авахгүй байна? Уран бол түгээмэл одоо ашигт гэдгийг хаалтан тийм алтмал тийм ээ. Тэгэхэд дандаа хууль зүйн орчинд бүрдээгүй ядаа буураа орнуудаас бол ураанаа олборлдог шүү дээ. Африк юу болж хуурсан? Австралид өнөөдөр юу болж байна? Мельбурны хажууд уухгүй шүү дээ. Абарагийн тийм нутгийн иргэдийн тэмцээ уухдаг. Өнөөдөр уран ухснараа энэтхэгт бас ууж байна. Хятадд бол бас ууж байна. Монголын ураны хамаг лицензүүдийг хятадууд авлаа. Тийм Хан Resource гэдэг компани хэрэг мандат байгаа шүү дээ. Та бүхэн сэтгүүлч нар мэдж байгаа бах. За тэгээ Хан Resource-ийн лицензийг өнөөдөр Хятадын CNNC гэдэг асар том төрийн өмчт компани авчлаа. Монголын энэ ураны хамаг нөөц тийш одоо манад хуульгүй аашилдаг учраас тийм ээ хахуул өгдөг учраас цөмийн салбар бол хамгийн аюултай, авилгатай, хамгийн их гэмт хэрэгтэй салбар учраас өнөөдөр Хятадууд ингээд өнөөдөр мөн энэ аимшигтай ашигт малтмлын ордыг эзэмшлээ. За гэх мэт байгаа тийм ээ Дэмбэрэл, Алтан гэрэл, Доолгоор цөмийн энергийн юм ингээд ерөнхийдөө энэ эдгээр улс төрчдийг нэр дэвшүүлэхгүй байхыг сонгуулийн ерөнхий хорооноос шаарж байна. За Намрын их баяр тийм ээ Монголын төлөө ажилдаггүй гэсэн утгаараа тийм ээ Монголын төлөө гэсэн сэтгэл байхгүй. Тийм учраас сонгуулийн ерөнхий хороо тийм ээ одоо энэ хүний эрхийг түтгэлзүүлсэн байгаа шүү дээ тийм үү. Энийг бол би хувийн зүгээс бол дэмжиж байгаа. Тэрнтэй адил эдгээр нэр дурдсан гишүүд Монголын төлөө ажиллах зүрхэхгүй хүмүүс байна. Сэтгэлгүй учраас энэ шалтгаанаар Монголын үндсэн хуулийн одоо эрүүл явах орчин гэдэг заалтыг зөрчиж учраас эдгээр хүмүүсийг нэр дэвших эрхийн нь бол цуцлахыг бид нэр шаардж байна. Тийм ээ энэ улс төрийн намууд ч гэсэн энэ шаардлага хөрвүүлэх юм байна. За тэгээ ураны тухай түрүүн мөнх ойр ярьсан байгаа тийм ээ. Уран өнөөдөр бол атомын станцын тухай бас яриа гарч байгаа. Гэхдээ атомын станц барих нэрээр чадвар тэргүүтээ нөхдүүд нөгөө Монгол угаадаг эддэг аргаараа идэгч байгаа гэсэн бол яриа их тарж байгаа тийм ээ. За тэгээд дараа нь болохоор цөмийн эсрэг цөмийн түвшний үйлдвэр гэдэг манад бүтэхгүй тийм үү. Манад ерөнхийдөө ураны үйлдвэрлэл явуулсан ч гэсэн атомын станц гэсэн манай гүний усны нөөц бол ердөөсөө хүрэхгүй. За тэгээ ураны нэг уурхай тийм үү жилд 3 сая литр цэнгэг гүний усыг бол өхүүлдэг. Дахиж ашиглаж болохгүй, дахиж юу яд болохгүй. Тэгэхээр зэрэг Монголд уран уух гэдэггийн учир нь тийм ээ. Ерөнхийдөө бол том улсуудын асар том гүрнүүдийн хоорондын дайны улмаас жижиг улсууд сүйтгэхэд бол ерөөсөө хамаг болцсон ба шүү дээ. Ашигт малтмлын лөөцөн шавхагдсан байна тийм ээ. Тэгээ өнөөдөр цөмийн эрчим хүч гэдэг бол хоцрогдсон эрчим хүч болсон байгаа. Япон ч бүх цөмийн хөдөлгөөрөө зогсоодсон тийм үү. Энэ хугацаанд тэд нар энэ сэргэт эрчим хүчнийхээ салбар руу бол хөрөнгө оруулаад байсан байдаг. Тэгээ японочууд бол хэлж байгаа шүү дээ. Танах сэргэт эрчим хүчний ийм их нөөцтэй, нартай, салхитай тийм үү. За тэгээд нүүрсний сайн технологи гаргаад авах юм бол танах ийм их нөөцтэй гэж ураанаар яах гээд байгаа юм бэ гэж байгаа тийм ээ. Тэгээд дэлхийн ураны нөөцний ганцхан хувь нь Монголд байж хахад яагаад манайхыг ураанаар баялагтай гэж цаасан малгай өмсгөөд тэгээд уух гээд байгаа юм бэ тийм ээ. Тэгээ ураны
уурхаагаас одоо хохирсон улсуудын жишгийг харъя л да. Тэнцээ бол юу байсан гэсэн удамшлын өвчин. Тийм ээ? Хорт хавдар, цусны хавдар, тийм үү? Цэцэгцийн гажиг, одоо гажиг төрөлтүүд, тийм ээ? Юу зулбалт, тийм үү? Ерөнхийдөө тухайн орон нутгийн хэмжээ бол 5 км газар бол өгцөн орчинч гэж нэрлэдэг, тийм 5 км радиустай. Тэгэхэд орнотын талд өнөөдөр Арева 14,000 км квадрат талбай дээр 32 ураны лиценз авсан явж байна. Тийм ээ. Тэгээ энийг Японы Mitsubishi компани бас хувааж авч байгаа юм байлээ. Гэх мэтэр 7-8 аймгийн нэр байгаа, тийм ээ. Ураны олборлолт их 7-8 аймгийн нэр байгаа. 7-8 аймгийн наас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчд юу бодож идэм бэ? Тэгэхээр зэрэг энэ зөвхөн энэ 7-8 хүнээр зогсохгүй 7-8 аймгаас нэр дэвшиж байгаа тэр их хурлын гишүүд энэ гэрээнд энэ санамж бичиг байгуулахын энэ санамж бичигт одоо цөмийн ураны аюулын эсрэг энэ санамж бичиг нийтэхгүй болвол тэдгээр гишүүд цаашаа Монголын төрийг түшиж явах нэр нүүргүй хүмүүсээ ерөөсөө хариуцлага байхгүй тийм ээ. За тэгээ энэ санамж бичиг 1100 гишүүнтэй энэ Facebook-ийн non nuclear гэж групп байгаа. Ишээс 4-5 цөмийн эсрэг бүлгүүд бол Facebook нэгдсэн байгаа. Эдгээр манайх болохоор non nuclear бүлгээс энэ санамж бичгийг бол санал болгож байгаа. Гэхдээ энэ дээр бол хамтарч ажиллах гарын үсэг зурах намуудыг шаарж байна тийм. Аз твийг хошуучлан цөмийн хөнөөлийн эсрэг ажиллах санамж бичиг гэдгийг гаргаж ирлээ. Бид нэр за Монгол улсын үндсэн хуулинд монголчууд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн маш чухал атлаа Монголын төр засагт гадуурхагцаар үлдсэн заалт орсон байгаа. Энэ заалтыг нийтээрээ дээдлэн нэгдүгээрт нь дэлхийн хамгийн гамшигт ашигт малтмал болох ураны олборлолт ашигт гэдгээ хаашилтанд хийсэн байна. Хүн төрлөختнийг хүүс тэмдрэх чадaltaй үеэ өнгөрөөсөн хамгийн бохир үрлэгэн хоцрогдсон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг зогсоох тийм ээ эхлэхгүй ах ахин ашиглагт гарахгүй учраас энэ хорвоо дээр дэлхий дээр штэ багтаж шингэх газар олдоггүй цөмийн хаягдлаас Монгол улсаа Монгол иргэдээ эх орныхоо хэвлийг хамгаалахад үйлсэд бид хамтран тэмцэх болно. 12 оны сонгуулийн өмнөх энэ хариуцлагатай цаг үед Монгол улсынхаа эрх ашгийг дээдлэгч төрийн түвшээд энэхүү тунхаг бичигт нэгдэх болно хэмээн цөмийн эсрэг бүлгийн non nuclear бүлгийн гишүүд үзэж байна. Монгол улсад ураны олборлолтыг явуулахыг бүр мөсөн хориглож цөмийн хаягдал бошлуулахгүй, цөмийн бохир хоцрогдсон эрчим хүч үйлдвэрлэхгүй, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, бодлого баримтлах улс болохын төлөө хамтдаа тэмцэцгээе. Энэ эвсэлд гарын үсэг гэрээнд гарын үсэг зурхыг бол шаардж байна. Facebook групп Facebook-ийн 1100 гишүүнтэй non nuclear бүлэг тунхаг бичигт одоо улс төрийн намуудын нэгдхийг уриалж байна. За тэгээд цөмийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа улс төрчдийг бас энэ чинь нэрлэхийг хүсэж байна л да тийм ээ. Монгол улсын ерөнхийлөгч бол нэгдсэн улсын байгууллагын энэ дээрээс Монгол улсынхаа хэвлэлд энэ цөмийн хог хаягдлыг бошлуулахгүй гэдгээр албан ёсоор мэдгдсэн байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг цөмийн эсрэг энэ үйлсийг бол дэмжиж байна. За үндэсний аюулгүй байдлын зөвлөх Батчимэг байгаа. Одоо арчсан намын мөрийн хөтөлбөрт тийм ээ цөмийн эрчим хүчний эсрэг бол мөрийн хөтөлбөрт нь санал оруулж байгаа. Цаашдаа энэ талаар хууль санаачлаад явна гэд маш идэвхтэй явж байгаа гишүүн байгаа. За оюун гэрэл гишүүн байна тийм ээ. Эмэгтэйчүүдийг ямар ч гэсэн арчсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийг энэ цөмийн эсрэг энэ ураны эсрэг тийм ээ нэгтгэн гэсэн байгаа. За баяр сайхан гишүүн байгаа. Уран олборлолтыг ерөөсө зогсооно гэдэг гартуугийн баяр сайхан гэдэг ногоон бүлгийн тийм ээ гишүүн байгаа. За өөр санд болох юм байгаа юу? За тий эдгээр улс төрчд бол цөмийн эсрэг энэ үйл ажиллагааг бол дэмжиж явна гэсэн. Ялангуяа Монголд бол уран олборлохын эсрэг тийм ээ маш хүчтэй дуу хоолой гаргахыг сэтгүүлчдээс бол уурж байна. Биднээс гажиг хүүхд гарахыг хүсэхгүй байна. Цусны өвчин тусахыг хүсэхгүй байна. Ясан тэрхэд бол байнга хугарч бяцарч уурж яадаг тийм ээ. Тийм хүүхдүүд бидний уурсаа тэгж хохирохыг бид нэр хүсэхгүй байна тийм ээ. За 7-8 аймагт болохоор Дорногой орж байгаа, Дорнот орж байгаа, Сүхбаатар орж байгаа. Төв аймагт бас хажуухан сонсогдож байгаа. Өөр чи өмнө говийн тийш бас байгаа тийм ээ. Говийн аймагуд ер нь бүхлэгдээ хамрагдчихж байгаа шүү дээ. Тэгээд өөр чинь ямар аймаг гэлээ? Говь Сүмбэрд бас хог хаягдал болох гээд байгаа. Сүхбаатар аймаг хэд ер нь газар нутгийн талан дэрчгээр бараг лицензд орцсон байна. Тэгээд энэ аймагуудын юу
уран олборлох штэ. Тэг уран. Ураны орцтой юм бэ? Нөөцийн хэмжээ байгаа юу? Яг нөөцийн хэмжээ янз янз байдаг л да. Тэр чинь ингэж байгаа. Тэр угаасаа зарим аймагт нь те магадгүй ерөөсөө тэр ураны их нөөц байхгүй ч гэж магадгүй шүү дээ. Тэнд ерөөсөө уран олборлно гэж одоо бүрэн хаалттай одоо энэ янз бүрийн ашигт малтмын хаалттай бүсүүд байдаг. Хүн ойртох юм бол одоо буудна гэдэг тийм үү. Малын алчдаг ийм бүсүүдээс илүү одоо бүр хятадын тусгай хамгаалах хүч одоо орж ирж цөмийн. Тийм бүс байгууллагад тэндээ урааны олборлож байгаа юм уу, булаатж байгаа юм уу? Одоо тэгээ гаднаас тоног төхөөрөмжч оруулаад байгаа юм уу, цөмийн хаягдалж оруулаад байгаа юм уу? Мэдхгүй тийм үйл ажиллагаа явуулах гэдэг байгаа байхгүй. Ямар ч хяналтгүй болно. Тэгээ тэр ураны одоо дэлхийд одоо 10-т орж яа гэдэг, бараг 1-т орж яа гэдэг янз янзын юм яриад энийг олборлж ижил одоо бид нэр амьдрын хоолтой байна гэж худал үнэн сурчлаад байгаа. Тэр олон аймагт одоо манай энэ газар нутгийн те 12% ураны хайгуул олборлолын лицензээр одоо өгсөн байна шүү дээ. Манай улсын одоо нутаг дэвсгэрийн 11 нь одоо тийм уранаар хачин баялаг байна гэдэгт би бол өөрөө итгэхгүй байгаа байхгүй юу? Би ч яг тэр бүгдээрээ. Тэгээ энэ хаалттай өсүүдэд тэр уран олборлол хайгуулнаас энэ бүсүүдэд ямар ч нууц үйл ажиллагааг бол хяналтгүйгээр явуулах юм боломжтой байгаа. Тэгээ ерөөсөө яагаад Монгол орныг ийм дэлхийн төв болгоё гэд сонгоцсон бэ гэсэн асуудал байгаа байхгүй юу? Тэгээд энэ дайны дэлхийн өнөөдөр одоо би түрүүн 45 улс гэж хэлсэн тийм ээ. Өшөөч байгаа. Ийм олон улсууд бол ерөөсөө цөмийн хаягдал станц үйлдвэрлэлүүдээ ерөөсөө яахаа мэдхээ болсон. Тэр хаашаа ч одоо орох газаргүй. Тэгээд олон улсын атомын энергийн агентлаг гээд МАГАТЭ гээд одоо манайхан хэлдэг энэ байгууллагад одоо дарамт шахалт үзүүлдэг. Энэ асуудлыг та нар одоо дэлхийн ийм байгууллага учраас шийдэх ёстой гэдэг. Тэгээд тэр МАГАТЭд бол ингэдэг. Дэлхийн цөмийн хүнээлийг төвлөрүүлэх газар нутаг ол гэж сүүлийн үед одоо шаардах болсон. Тэгээд энэ МАГАТЭ бол ингэсэн байгаа. Ямар ч стандарт бус шийдлийг хүлээн авч шийдвэрлэх чадвартай төр үхээ. За олон нийт нь ямар ч асуудалд хүлээцтэй ханддаг ийм гол үзүүлэлтүүдээр ингээд хэдэн орн сонгосон юм байлээ. Монгол одоо Сомали энэ төр гэх тэгээ хэдэн орн сонгосон. Хойд Солонгос ч гэсэн одоо тэр үлсгэлэн болж байгаа учраас нэг иймэрхүү төрлийн юм бас сонирхсан юм байлээ. Ийм одоо хамгийн бурангуй орнуудын дунд манайх орсон. Тэгээд энэ Монголоос тэгсэн чинь тэрийг ингээд сонгосон чинь Монголоос бусад орны удирдлага бол МАГАТЭ-гийн саналыг бол аваагүй байхгүй. Манайх тийм бол хэрэгжүүлэхгүй гэж. Манай Монголын эрх баригчид бол тэрийн юун зөвшөөрөх нь байтугай тэр МАГАТЭ-гийн хэрэгжүүлэх гээд байгаа дэлхийн одоо цөмийн төвийн төслийг бүр булааж аваад ажлын нэгэ явж байгаа байхгүй юу? Улс орондоо цөмийн хүнээлийг төвлөрүүлэх ажлыг одоо нэн эрчимтэй хөөцөлдөөд дайны дэлхийн цөмтэй холбоотой бүх улсаар одоо ерөөсө баг нэг улсад 10 дахин очиж ингэж манай том төрийн түшээд аялан зугаалж хахуул авч ингэж одоо дэлхийн бүх аюулыг бидний эх орн руу чиглүүлж байгаа. Тэр төр нь ямар ч одоо стандарт бус шийдлийг хүлээн авах чадвартай гэж одоо ямар юмыг хэлж яаг бол ашиг хонжооны төлөө яахаас ч буцахгүй яаж ч биеэ үнэлэхээс буцахгүй тийм төр олно гэдгийг л боловсноор хэлсэн байгаа юм. Ингэж одоо дэлхийн үнэлж जैन манай төр. Олон нийт нь ямар ч асуудалд тайван ханддаг гэдэг нь одоо юу хэлж яах гэхээр тэд нар боловсон хэлсэн болохоос хамгийн тэнэг муухаг олон нийтэд орон хааваа гэж хайсан байхгүй юу ч эсрэг үүсдэггүй яаж даралж яасан болдог. За тэгээд энэ төрийн маань өндөр албан тушаалтнууд бол яаж бие үнэлдэг байж болно. Харин ард түмэн маань тэнэг муухаг биш. Ирэх баригчдын энэ хорт муу бодлогоос болж энэ удирдлага нь одоо сонгогдсон юм ийм бие үнэлж байгаа юм чинь ард түмэн тийм л байлгүй л гэж бодсон болохоос биш. Арчилсан орн болохоор ийм л юм байл гэж бодсон болохоос манай ард түмэн бол тийм биш шүү. Тэгээ ард түмэн одоо энэ айхтар дайснуудыг одоо тэр дайснууд ч одоо ингэж байгаа шүү дээ. Одоо 1000 түмэн одоо сувгаар л одоо ухуулга сурчлага хийгээл цөмгүүлээд одоо бид нар хоолгоо болчих гээд байна. Өөх гээд байна гэдэг ингээд байгаа учраас зарим хүн бол одоо төөрөлдөж байгаа байж магадгүй. Гэхдээ ард түмэн бол ухаантай. Зарим улс төрчид ч гэсэн бас одоо юмыг ухамсарлах чадвартай. Тэгээ одоо энэ цөмийн аюулын эсрэг бүгдээрээ хамтдаа тэмцэцгээе. Та нар одоо хэвлэл мэдээллийн байгууллагынхаа ажилтны хувьд ч гэсэн тэр тэгээд бас юуныхаа хувьд хувь хүнийхээ хувьд эх оронч сэтгэлтэй хүмүүсийнхээ хувьд тийм түрүү бол өмнө бас ярьсан да тийм. Энд бол одоо ямар ч улс төрийн зорилго байхгүй шүү дээ. Энд одоо тийм ардын намынхан байна, арчилсан намынхан байна, иргэний зургийн намынхан байна. Одоо тэгээд байна шүү дээ. Гол баримтлыг одоо би тэгвэл хэлээд өгье. Энэ чинь юм байгаа байхгүй юу? Энэ манай засгийн газрын тэргүүн Батуулд гэдэг хүн чинь энэ цөмийн бүх одоо хувилдааны ажлыг одоо тэр мессен дээр байж байгаа болохоор удирдаад тэргүүлээд явж байгаа байхгүй юу? Зандан шатар гэдэг хүн чинь гадаад харилцааны сайд шүү дээ.
Энэ хүн чинь одоо энэ гадаад харилцаа зохицуулах бүх юм энэ яамаар орж ин чинь шийдэгдэн штэ. Оюун гэдэг энэ хүн байж тээ. Тэгээ эн чинь би зүгээр тэгин шүүдэгээ хэлээд байгаа юм биш. Одоо тэдний өдрийн тим гэрээ хэлцээр ийм оролцсон гэдэг ингээд нэг хүний талаар одоо баг 1 цаг ярих болдог байхгүй. 2-3 цаг ярьж болно. Хэвлэл мэдээлэл дээр ч их гарсан. Та нар хамгийн гол нь ингээд бүлэг рүү орж үзээрэй. Бүлэг рүү орох хэрэгтэй. Түүнээс гадна ингээд Батуулд цөмч гэдэг юм уу, Зандан шатар цөм гэдэг юм уу ингээд хайгаад үзэхэд бол байж байгаа. Энэ оюун гэдэг хүн маань юусаа манай Монголын цөмийн болон ашигт малтмын том зохицуулагч хүн. Энэ хүн бол одоо геологч мэргэжилтэй 3 жил одоо Rio Tinto энэ компанид штэ өөрөө ажиллаж байсан. Тэгээ энэ манай Монголд энэ оюун толгойг өгүүлэх ажилд бол одоо их зүтгэсэн энэ манай Монголын ашигт малтмын асуудал, цөмийн асуудал бол энэ том зохицуулагч. За энэ Чулуунбат гэдэг хүн маань одоо энэ цөмийн ажлынхаа баг юм алтан хараацсан хүн байж штэ. Яагаад гэвэл энэ Инх баяр гэдэг одоо энэ удирдагч хүн те 2005 онд байхад энэ шиг одоо энэ сэдлийн тавьж байгаа энэ Чулуунбат гэдэг хүн чинь идэвхжүүлээ явж байсан юм партизан хүн байна. Энэ хүн бүгдийн ямар янзын юм байна гэдгийг хэлээд би товчхон хэлчихье. Тэгээ Нотхон баяр гэдэг хүн маань энэ боловсролын юм одоо хөөцөлдөхийн оронд боловсролын одоо салбар сайжруулахын оронд бас энэ цөмийн одоо бизнесийн нэмийг сонирхоод тэгээ дээрэс нь PR хийдэг, сонирхоод явдаг, сурталчилгаа хийдэг. За зоригт гэдэг хүн бол одоо энэ эрдэс бодис эрчим хүч эн чинь бүр өстө бүх юм энэ өөрийнхөө шугамаар хийж байгаа. Уран гэдэг нь одоо эрдэс бодистой хамаарат. За тэр атомын цагдалгаа станц барин түлш мөрш гэдэг нь одоо эрчим хүчтэй хамаарат. За энэ долгор гэдэг хүн маань одоо ерөнхий сайдын зөвлөх хүн. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар бол энэ хуульч мэргэжилтэй хүн бол айгүй ажилласан тэр бичиг баримтуудыг боловсруулсан. За энэ Дэмбэрлэгоо болоо штэ. Одоо улсын хурлын дарга хүн энийг бол улсын хурлаар батлуулах ажлыг одоо бүрээс хугацаа янз бүрийн ажилтаа давхцуулаад ингээд хилцүүлэхгүй ингээд шийдвүрх энэ ажлыг бол маш их идэвхжүүлэн зүтгэж байсан. Одоо ийм хүмүүс байж байгаа штэ. Ямар ч тохиолдолд ингээ холбоох боломжтой байхгүй. Одоо жишээлбэл одоо өөр нэг гишүүн юм те аа нэг гишүүн юм аахгүй те нэг ийм асуудал тарихыг ярьж байгаа болохоор ихэд нэг холбоо хийж болж байгаа байхгүй. Засгийн газар түүний гараад ирсэн сайдын үйл юм байна гэж ярьж байгаа. Гүг хэлчих тийм биш. Баримт яг байна уу? Уг баримт нь хамгийн гол нь бид нар биш энэ асуудлуудыг ингээд ерөнхийд нь танилцуул ингээд хүрээд ирлээ. Энд чинь би бас нөгөө намайг ингэж тэр шугамаар нь тэглэхээр тийм юмн дээр байгаа юм чинь тийм л байж таараа гэд хэлээд та нарыг ойлгохгүй гэж би бас хэллээ шүү дээ. Тэгж байгаа юм биш ээ. Эдгээр чинь бүх баримт нь байгаа. Энэ баримтуудыг шүү дээ. Та нар хамгийн гол нь сонирхож байвал жижигтэй авч болно, сонирхож болно. Ийм байгаа. Энэ хүмүүс чинь гол хүмүүс гэдэг ийм шалгуураар одоо шалгадаад ороод ирсэн байна шүү дээ. Зарим хүн ингээд холбогдсон байсан байлаа гэхэд энэ ажилд одоо нөгөө хоорондын өрсөлдөөнөөс болд юм уу, эсвэл ухамсарлсан байд юм уу, болцсон байдаг. Зарим хүн одоо цөмийн эсрэг тэмцэнэ гэдээ амлчихсан байдаг. Зарим хүн одоо нэлээд дээрүүд явж байгаа албан тушаал мушаалаас одоо болоод бас болцсон байдаг. Зарим хүн зүгээр ингээд ярих төдий, дэмжих төдий байснаас биш энд нэг гэрээ хэлцээ байгуулад гарын ус зураад яваад байгаагүй. Яг энэ хүмүүс чинь бол хамгийн хүүрэг үсгсэн хүмүүс гэдгээр нь бүр эн чинь зөндөө бодож боловсруулж энд чинь бол айгүй хэдэн 10 хүн одоо эн чинь оролцсон. Эднэр ерөөсөө хамгийн их оролцсон хүмүүс нь муу юм байна гэж ингэж манай бүлгийн гаргаж ирж байгаа юм байгаа байхгүй юу? Харин та нар тий эдийн засгийн ашгаа бити яриа гэсэн өнөөдрийн хурал байгаа тийм ээ. Эдийн засгийн ашиг за оюу талууд хамаг үүсээ задлаа штэ. Эднэрээс ашиг хийж чадахгүй ээжж. Өнөөдөр тийм үү хичнээн уурхаа нэгцэн хичнээн нүүрс зөөж хичнээн аалт одоо хамаг ашигт матналаа зөөгд өнөөдөр та нар ард түмний амьдралыг харал та. Тэгээ дээр нь одоо ишөө уран болвол тийм ээ ишөө онцгой. Энэ бол хамгийн аюултай ашигт малтмал тийм үү. Энэ бол тухайн үндэстэн ясныг бол мөхөөдөг ашигт малтмал. Хичнээн их гүний усыг бохирдуулдаг. Өөрөөр хэлбэл уран бол онцгой ашигт малтмалд орж байгаа шүү дээ. Тэгээ дээрэс нь энэ их ашигт малтмалаа ашиглачаад өнөөдөр байж байгаа царай нь энэ вэжж. Тэгээ дээрэс нь тийм ээ бидний мөхөх уран руу орно. Эдийн засгийн ашиг битгий яриа гэд хин билээ нэг ус төрч хэлсэн байдаг шүү дээ уран. Тэрнээс ч хойш хичнээн амар хохирол учрах. Өнөөдөр та нар өөртөө бас интернетээс хаагаараа тийм ээ ураны уурхай гэд ороод хараараа ямар аимшигтай үзэгдэл тэнцээ болсон байна. Цацраг идэвхт тоосчлт нь бол тийм үү одоо тухайн уурхаагаас тийм ээ 5 км юм радиустай газар бол үхсэн газар гэж тооцогддог. А тэгээ тэр уурхаагаас босч байгаа цацраг идэвхтэй
тоосонцроо штэ. Тэр чин цаашаа нүүсээр байгаа цаашаа маш олон нутгийг хохируулж байгаа тийм ээ. За өнөөдөр тэр Казахстан, Кыргызстан бид нар энэ ч яагаад санамж жижигтэр Аз твдэ гэж оруулсан гэхэлэр Аз твч нь бол маш их ураны юуна бохирдсон маш цөмийн хаягдлаар бохирдсон байна тийм ээ. Өнөөдөр Оросууд хамаг цөмийн хаягдлаа Казахстан, Кыргызстанд аваач болдог. Тийм үү. Тэгэд яа өдрийн сандерны нийтлэл гарсан байж Кыргызстаны алим идэх зөв гэх тийм ээ. За Казахстаны тухай та нар тэр цөмийн туршилтаа тэнцээ болдог, цөмийн хаягдлаа болдог тийм ээ. Тэр бүх бичлэгийг хараараа ямар аимшиг хүүхдүүд төрсэн байна. Ямар аимшиг гаж тийм үү. Янз бүрийн 10 хэдэн төрлийн нэг огтноос 10 хэдэн төрлийн гаж янз бүрийн юу төрөлд гарцсан байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас ураныг ашиглаад бид нар тийм үү ашиг олно гэж байхгүй. Тэрнээс гадна олон судалгаа, олон эрдэмтдийн ярианаас сонслоо, харлаа. Тэгэхэд өнөөдөр уран ухаад тийм ээ. Одоо алтнаас яг татвар орд юм байна. Уран болвол түрүүний мөнх хоёрын хэлдгээр тодорхой нутгийг хааж аваад юу болж байгааг нь мэддэхгүй. Уран ухаад тэнцэнэ тийм ээ. Уранаас бол ердөөсөө тухайн гэрээг хийсэн ганц 2 хүн л ашиг олдог. Ерөөсөө улс орны санд юу ч ордоггүй. Тэр жуужилж өгсөн нэг Монгол нэг хэдийг авдгийн тийм ээ. Тэгээд тухайн ашигт малтмал цэвэр нөгөө улсын ашиг болоо явж. Тэгээ уран бол энэ тийм түгээмэл байдаг гэж түрүүн хэлсэн тийм үү? Түгээмэл гэж геологчд ярьж байна. Тэгээд тэр түгээмэл орд юм бол тэгээд өөрсдийнхөө нутгаас ухалтаа. Яагаад Монголоос ухах гээд байгаа юм тийм ээ? Ямар нутгуудаас ухдаг гэдгийг түрүүнд дуурцсан. За тэгээд яг энэ дашин дуурцахад манай их хурл одоо энэ тодорхой хөөцөлтөд явж байгаа энэ хүмүүсээс хараад байхад өнгөрсөн зууны тийм үү геологийн одоо хизээ ч юм сурцсан боловсралтай хүмүүс л байна л да. Тэгээ Фукушимагаас хойш дэлхийд дахин ярьж байгаа штэ. Фукушимаас өмнөх хойд хуй гэж 290 үед хуваагдж байна тийм ээ. Фукушимагийн хойд хуйн боловсрал чухал болчихжээ. Фукушимагийн өмнөх үед 80-аад онд ерөөсөө энэ атомын цөмийн эрчим хүчийг чинь цэвэр сайхан утаа гаргадаг гэсэн. Бид нар утаа ярьдаг шүү дээ. Бид нар угаар яриад байгаа шүү дээ өнөөдөр тий. Тэгээд өнөөдөр тэр тухайн үед атомын станцаас утаа гардаг одоо экологийн цэвэр гэж яриад байсан. Тэгсэн чинь тэр нь биш болоод хувирсан. Атомын станцын ойр хавьд байгаа хүмүүс дандаа цусны хорт тавдартай байдаг тийм ээ. За тэгээд дараа нь өнөөдөр яасан атомын станцаас ямар их үрлэгэн юу гарч байна тийм ээ. Жишээлбэл 10-аас 12 тэрбумд атомын станц босч байна. За тэгээд дараа нь тэрийг 30 жил хэрэглээд 40 жил сунгаад тэгээд цаашаа задалдаг тийм үү. Атомын станцыг яаж задалдаг вэ гэсэн чинь эрэг шураг болгоны нэгэм задлаа. Тэрийг хаана туршлагаа олохгүй л байгаа. За тэгээд өнөөдөр ярьж штэ Рио Тинто оюу толгойг ухаад нүх үхэн тэрэнд нь нүх үлдэн тэрэнд нь ишээ цөмийн хаягд болшнаа гэсэн тооцоо байгаа гэж яригадаад байгаа тийм ээ. За тэгээд дэлхийд ерөнхийдөө цөмийн хаягдлыг 5 газрыг сонгосон юм байна. Австралид, Африкт, за Монголд өшөө хаана гэлээ. Тэгээ Монголыг яасан гэсэн чинь түрүүний хэлдгээр улс төрчид нь ерөөсөө мөнгөнд дуртай тийм ээ. Тодорхой хэсэг бүлэглэл байгаа. Тэднэр нь бол заа гэж хэлдэг. Ерөөсөө их хурлааж бол одоо наадам юм уу ямар нэгэн баярын үеэр нөгөө цөмийн эрчим хүчний хуулиа 2 цагийн дотор дугаа баталсан шиг тиймэрхүү маягаар л батлуулна тийм ээ. Тэгээ Испаяр шиг ерөнхий сайд даасан Испаяр шиг хүн энийг олон юм 5 юм яриулахгүй ингээд батлуулаарай гэдэг даалгавар өгдөг. Чулуунбат нь энэ ажлыг зохион байгуулдаг тийм ээ. Иймэрхүү байгаа байхгүй. Тэгээд яг 5 улсыг сонгосон. Тэгээд би Европын нэг парламентын гишүүнтэй уулзж ирсэн тийм ээ. Одоо Европод ямар сайхан юм бэ? Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаад одоо ямар сайхан юм бэ гэд баяр хүрэх гээд бүр цаг авч гуйжаад орж уулцсан чи өөдөөс юу гсэн гэж тийм ээ. Өөрийнхөө тэр нутаг дэвсгэртээ өөрийнхөө мууж улс руу цөмийн хаягдлаа оруулахгүй байгаа хэрнээсээ танаа Монголд 1 сая жил дайжгүй. Говьчин газар хөдлөхгүй гэж. Гэтэл говьд газар доор идэвхжиж байгаа галтуул байгаа гэд газар хөдлөлийнхэн хайж байгаа шүү дээ хэдэн жилийн өмнөөс тийм ээ. Өөрөөр хэлбэл тэгээд ураанаа ухаад тэр нүхэнд нь юу болохоо уран манахаас аваад эдийн засгийн ашиг ер нь байхгүй дээ байхгүй. Эдийн засгийн ашиг бол байхгүй. Тухайн улс төрчл тийм ээ. Энийг хөөцөлдөж яваа энэ тодорхой нэр бүхий таашууд л мөнгөж штэ. Тухайн орон нутагт юу ч орохгүй. Энэ бол урааны салбар бол аллагтай, авилгатай, гэмт хэрэгтэй айхтар салбар тийм ээ. Тухайн улсад ерөөсөө ашиг ордоггүй гэж ярьдаг. Тэгээ би энийг бол хэлээ л да. Манад ба штэ нотлох зүйл байхгүй биш байхгүй. Төрийнх нь л одоо энэ чи үгүйсгээд байгаа болохоос
Саяхан одоо тэр юу яасан шүү дээ. Дорн говьт одоо хүмүүс явал хэмжилт хийсэн шүү дээ. Уран одоо болж байна. Энийг бол одоо манайхаас өөр группийнхэн одоо антинуклеар гэдэг группийнхэн бол уран нууцаар булсан гэсэн ийм мэдээлэлтэй газар очиод ураны хэмжилт хийсэн шүү дээ. Тэр ураны хэмжилт хийхэд тэр булсан байж магадгүй гэдэг газарт нь ураны идэвхжил гараад тэгээд тэр чинь одоо баталгаатай юм болчиход байгаа байхгүй юу? Тэнд за нийслэлийн унтны ус одоо яагаад цацраг идэхтэй болчихсон юм тийм үү? Энэ чинь үнэхээр сонио асуудал байхгүй юу? Энэ одоо хаанаас энэ цацраг идэх гарч байгаа юм? За тэгээд энэ хэдхэн жилийн өмнө нэг телевизээр мэдээлж ирсэн. Тэр яасан гэвэл энэ нийслэлийн ойр орчимд одоо ахын цаастай газар гэлөө дээ. Тэгээ энэ одоо уран одоо олборлохыг оролдсон юм уу, булахыг оролдсон юм уу, цацар үтгэхтэй ийм болцсон байна гэж хэдэн жилийн өмнө ярьж байсан шүү дээ. Улаанбаатарын ойролцоо бол яагаад ийм булах шаардлага гараад байна гэхээр дэд үтцтэй болохоор тэгээд байгаа байхгүй. Ингээд нэг айхтар хөдөө газар явж очиод ингээд урааныг нууцаар булчих ихээр одоо зам харилцаа тэр чинь одоо замдаа явж байгаа нэг торгоморхон одоо хагарчих ч юм уу. Ийм байдаг байгаа. Тэгээд тэр Улаанбаатарын ойр орчимд бол ер нь цөмийн атомын цахилгаан станц байгуулах нь зүйтэй гэсэн бас тийм үндсэл гарч ирсэн. Тэгээ энэ яаж юм бол Улаанбаатарын ойролцоо цөмийн объект байгуулах сонирхол байгаа харуулж байна. Нууцаар одоо туршиж болж болно. Ямар нөлөө үзүүлж байна тийм үү? За тэгээд одоо ураны ингээд олборл явуулчлаа гэдэг ингээд хайгуул хийж гин гэдэг ингэж ярьж байгаа мөртлөө тэр хайгуулаа хийж байгаа юм байхгүй. Хайгуулаа хийж байгаа юм байхгүй мөртлөө яг шалахгүй юм хийж байгаа мөртлөө тэр хаалтаа үсэж чинь. Ойр орчмынх нь одоо ундны ус тийм үү? Үр хангаа аймагт одоо гарсан байгаа шүү дээ. Ундны ус нь бас л цасар битгтэй болцсон. Мал нь одоо үхээд ундаг, хордоод ундаг, хүн ард нь хордоод ундаг юм байна. Тэр яасангүй л шүү дээ. Уснаас илэрсэн өөрөө факт шүү дээ. Тэгээ баримтч тэр одоо тэр цасар эдэх хаанаас тэрийг харин нуугаад байна шүү дээ. Тэр иш одоо төр засгийн одоо энэ чинь бүгдийг нууж байна. Тэг ярьжсэн ш нөгөө налаахад оюутны холдох налаахад яа байх ёстой. А гэхдээ тэр шалгуудлаа. Хант давсан учраас наа чи мэдээлэл гарцсан байгаа шүү дээ. Давсан учраас мэдээлэл гарцсан байгаа шүү. Тэрнээс гадна бас нэг мэдээлэл байсан. Налаахад тийм ээ оюутны хотхон барина гэж ярьжсэн аа. Болцоо. Яасан гэсэн чи тэнцэгээс бас цацраг идэх илэрсэн гэж ярьж байгаа байхгүй. Налаахын тэр хавийг бас судлах хэрэгтэй л болж байгаа тийм ээ. А тэгээд яг хуу иргэний нийгмийн байгууллагууд болохоор энийг нийгэмд анхааруулад тийм үү асуудал байгааг дэвшүүлэх үүрэгтэй тийм ээ. А тэрийг болоо сэтгүүлч нар та нарын ачаар бол нийгэмд маш их сайхан төгдөг. А энэ дээр төр анхаарлаа хандуулад энэ бодлогоо боловсруулах үүрэгтэй байна. Шалах ёстой тийм үү? Шалах ёстой. Тэр сонийг ерөөдөө судлаад үзэхэд тухайн Японы хэд байна. Тэгэхээр энэ бол өдөр тутмын шар санаа. Манай чигийн мэдээллийгтэй зарим хэсэг зөв зарим хэсэг буруу байдаг. Тийм учраас яг тэр мэдээллийн тухайд бол тэ одоо жоохон хачирсан ч юм уу тийм юм гсэн байх. Үнэстэй гэж хүмүүс ярьжсэн байхгүй. Тухайд бол зөвхөн баталдаг тухайд Японд ажиллаж байгаа үед уудлыг оюутнуудаа уул тэгээд яг энэ цөмийн англи бас яригдсан гэж байгаа. Яригдсан бидний зөвхөн нэг л оюутан нэг залуу босч ирээд цөмийн хаягдлыг зогсооё, цөмийн хаягдлыг зогсооё гэж үгийг хоёр удаа тавцаж хэлээд тэгээ эргүүлээ батал цай тайлбар хийхэд гараа явуулсан гэсэн ийм л болсон гэж сонссон шүү. Тэр чинь юм байхгүй. Тэр Майничи Шинбүн гэдэг одоо Японы хамгийн том сонник тий. Үнэн шударгаараа одоо алдартай Япон улс чинь тэгж ярих юм бол одоо хамгийн одоо авилгатай хатуу тэмцдэг. Их авилгагүй ийм нийгэм байгаа ш. Тэрийг одоо ингээд манай ард түмнийг одоо Монголоос өөр юм мэдэхгүй. Бүх улс орныг одоо энэ монголоор л төсөөлдөг одоо нөгөө худгийн мэлхий хорвоо ертөнцийг худгаараа төсөөлдөг гэхчээр тэгж бодвол тэр Японд нэг ийм шар сонин ийм ингэж солиорч байгаа тэд чинь Майничи Шинбүн сонд өөстөө шүүхтүүлээ дэлхийн шившиг болох байхгүй юу? Бүх баримт нь байна. Майничи Шинбүний ямар шар сонны мэдээ вэ? Би хэлээд шүү. Одоо ингэ та нар ямар баримт байна гэхээр одоо би одоо цагдаагийн байгууллагын ажилтан ямар мэдээлэл хэлж байгаа ш. Тэгэхдээ энэ хамгийн гол нь тэр Майничи Шинбүн гэдэг чинь одоо шударга мэдээлэл. Тэр сонин чинь тэгж нэр алдраа одоо саяхан тэр чинь одоо олон улсын хамгийн шударга сонин гэдэг шагнал авсан шүү дээ. Манай Монголын одоо тэр янз бүрийн хөвсний юм хийдэг улсуудтай адилгүй байхгүй юу? Тэгээд энэ хамгийн гол нь та нар өөрсдөө чамаалт гарах хэрэгтэй. Монгол цөмгөл одоо англи янз бүрийн хэлээр хай. Одоо өөдөөс чинь одоо энэ булхайн одоо юм одоо асгарандаа асгарна. Одоо миний цөмгөн ч гэсэн одоо нэг Оросын одоо хэвлэлд битсэн юм байж байна. Монголын сюрпризүүд байна. Одоо Монголд ямар сюрприз гарцсан. Дэлхийн одоо энэ цөмийн хамаг хог хаягдлыг одоо өгдөөгүй хүлээж авъя гэсэн ийм юм гарцныг Монголын сюрпризүүдэд одоо орсон. Сэтгүүлч одоо биччихсэн байна шүү дээ. Монгол хэд ч одоо ийм болчиход байна. Энэ юм чи одоо ерөөс алхам тутам тохиолдож байна.
Тэр одоо нийтлэг одоо бараг дант уншаад өгсөн ч болж байна. Би өнөөдөр хамгийн гол энэ ерөнхий зүйлүүдийг танилцуулна гэдээ ирсэн болохоор за энэ одоо энэ тэр юм одоо ямар баримт байна энэ гэдэг инхээр чинь одоо тэр олон баримтыг одоо шууд ингээд цээжээр урсах бол юм харах хэрэгтэй. Ийм асуудал байгаа шүү. Тэр манайхаа одоо тэр менежер шинбун соныг тэг яа шүүхэд өгөөгүй. Зүгээр энд л худлаагаа суугаад байдаг тийм. Тэр шар сонин гэдэг үгээ чинь занд шатар гаргасан шүү дээ. Яг тухайн үед мэдгдэл хийжсэн тийм ээ. Өөрийнх нь нэр гарцсан тийм үү. Менежер сонин дээр одоо тухайн гэрээ цам хаяглыг бошлох гээд явж гин гэдэг дээр занд шатар тийм ээ. Ундраа гэж хүний нэр байн гардаг шүү дээ тийм үү. Зоригт эднэр энэ гурав бол тужтай хамт явсан гэд. Тэгэхэд өөрөө мэдгэл гаргаж ирсэн шүү. Энэ бол шар сонио гэд ярьж ирсэн. Тэгээд дараа нь менежер сонинныхантай бол холбоотой бид нар тийм үү. Менежер сониноос тэгээд тэгсэн чи зантаа шатар өөрөө хэлсэн шүү дээ. Би менежер сонинд одоо гүтгэлэг тараагаад энэ шар сонин ани тэрийг захиа бичсэн гэсэн шүү дээ. Менежер сонинныхнаас асуусан чи манад ерөөс тийм захиа ирээгүй гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл зандан шатар тийм ээ. Төрийн сайд хүн, төрийн алба манай төрийн төвшөд ер нь худлаа ярих нь ихтэй даа шүү дээ. Худлаа ярих бол болохгүй шүү дээ. Тэд нар бол хувь хүн биш. Тэд нар бол төрийг түлээлж явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ зандан шатар уулзалтанд байсан мөртлөөс тийм ээ. Японы том сониныг шар сонин гэж нэрлээ тийм ээ. Тэгээ дараа нь би шар сонин дээр шар сонин ч эсэргүүцсэн загтал бичсэн гэсэн бичээгүй л лээ шүү дээ. Ерөөс тийм захиа аваагүй гэж. Гэх мэт. Тэгээ тэр шар сонин гэдэг үг энэс гарсан шүү дээ. Тэгээд Монголд энэ нийтлэл бичснийхаа төлөө тэр сэтгүүлч чинь маш том шагнал авсан шүү дээ. Японы тийм ээ хэвлэл мэдээллийн асар том нэр хүнтэй шагналыг авсан шүү дээ. Шудраг хэвлэл шин зөвхөн манай Монголын цөмийн асуудлыг бичээд авсан биш одоо тэр. Монголын төлөө үг дуурж байгаа энэ хүнийг манад ингээд оромжлоод явж байгаа аимшигтай байгаа эцэг тийм ээ. Монголын ард түмэн Монголын эрүүл сайхан орчны төлөө манайханд мэдээлэл өгж байгаа хүний ингэж муулж. Тэгээд ерөнхийдөө бид нар Монголын тухай аюултай мэдээллүүдийг дандаа гадныхнаас олж сонох юм а. Энэ ямар учиртай байна тийм ээ? Маш аимшигтай. Тэгээд одоодын их сурвалжаас гарч ирэх хэвээр. Одоо энийг чинь шүү дээ тийм. Дандаа гадных дээр илчлэгдэг шүү. Бид нар бол одоо ингүүл одоо их сайхан байгаа юм л да. Тэр одоо нууц зүйлийн талаар Монголынхаа хэвлэлээс олоод мэддэг. За энэ дээр шүү дээ тийм. Дмитрий Мельников гэдэг Оросын сэтгүүлч тийм. Монгольский сюрприз гэдэг ингээд юм нийтлэгдсэн байгаа байхгүй юу. Энэ дэш одоо энэ юу харуулж байгааг бол ганц тэр менежер бичээгүй. Эдгээр ч ерөөсө гадаадын хэвлэл дээр байнга тааралж байгаа. Монголд одоо энэ цөмийн хаягдлыг одоо авах сонирхолтой байна. Цөмийн төв байгуулах сонирхолтой байна. Дэлхийн өнөөдөр том асуудал байхгүй. Манай Монголд одоо яг игэл хүмүүсийг сайн мэдэхгүй байна. За энэ дэш одоо ингэ өчсөн шүү дээ. Одоо Тайваны ямиг одоо хадгалахаар зөвшөөрсөн. Өмнөд Солонгосын ямиг хадгалахаар зөвшөөрсөн. Америкийн нэгдсэн улсын цөмийн хаягдлыг хадгалахаар зөвшөөрсөн гэдэг одоо энэ чинь ингээд бүр ингээд зөндөө юм бичсэн л байгаа байхгүй. Тэгээд энэ ийм байна л да. Тэр одоо Японы хэвлэл, Японы сэтгүүл шагнал авсан гэдэг нь манай Монголын цөмийн асуудлыг бичиж шагнал авсан биш. Тэр хүн бол одоо он удаан жилийн үйл ажиллагаагаар тэр сонин бол он удаан жилийн үйл ажиллагаагаар энэ шагналыг авсан юм шүү. Тийм байгаа. Яг өөр ямар асуулт зориулсан зүйл байна да. За ингээд асуулт байхгүй бол хэвлэлийн хурлаа бол өндөрлж байна. Маш олон баримтууд байгаа. Тэгээд яг энэ санамж үчиг гэдээ одоо бид нар гаргасан юм аа. Янз бүрийн одоо намууд, улс төрийн өвчнүүд, улс төрийн нэртэй зөвтгөлтнүүдээр бол бас гар үс зурулах юм байгаа. Ноо нуклеар гэдэг одоо энэ бүлгийн төлөөлөгч хэлсэн. Ноо нуклеар бүлгийн төлөөлөгч.